ажлаа хэрхэн хийж байгааг илэрхийлэх ойлгомжтой хэмжүүр байна. Өнөөдөр та бүхний биечлэн оролцож түүхэн гэрчин туулж буй ардчилсан усны холбооны анхлоор реформ үйл ажиллагааныхаа хүрээнд хөгжлийн бүс шинэ Улаанбаатар нийгмийн салбарын шинжилгээ, байгаль орчин экологи, шинэ хөдөө болон улс төр эрх зүйн шинжилгээ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өргөнүүлж ярилцахаар болсон. Хамгийн ихний хэлэлцүүлэг энэ хурлааны дараа энэ их танхимд өргөжлөх хөгжлийн бүс нэртэй хэлэлцүүлэгээр Монголын нутаг дэвсгэрээр нэгдэж нөөцөн тогтоогдсон ашигт матамлын том ордуудыг дагаж байгуулагдах дэд үтс хот байгуулалт ажлын байр гэсэн асуудлыг хөгжлийн бүс сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг явуулна. Өнөөдөр бүсчилсэн хөгжлийн арга замыг бодиттой болгох, хэрэгжүүлэхгүйгээр өрөөсгөл төвлөрөл, явцсан үеийн эзгийн бүтэц улам бүрэн эрсдлийг дагуулсаар байна. Хүн амын 30-аас илүү хувийг хамраад байгаа ядуурлыг хишиг түгээх төлөвлөгөөр шийдвэрлэхгүй нь тодорхой болсон. Ядуурлыг бууруулах шалгарсан ганцхан дарга бай. Тэр бол ажлын байр. Ажлын байр нэмэгдүүлэх. Хөгжлийн бүсийн гол сэдэв бол ашигт матамлаа ашиглан ажлын байр нэмэгдүүлэх талаар ярьцлага болно. Шинэ Улаанбаатар сэдвийн хүрээлэхэд нийслэлчүүдийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарцын талаар хэлцэнэ. Манай улсын хүн амын тал хувь нь оршин амьдарч буй улс төр соёл эдийн засгийн төв нь болж мегаполисын хэмжээнд очсон байгаа Улаанбаатарын хувьд 60-аад оны хот төлөвлөлт, 70-аад оны хотын дэд үтц. Энэ би дэд үтц гэдэг нь уламж зам харилцаа гэдгээс явцсан утгаар нь бас яашил цэцэрлэг, сургууль, театр, парк, залуучууд, ахмад насны чөлөө цагаа өнгөрүүлэх газрууд, спорт комплексээр өргөн утгаар нь хэлж байна. 80-аад оны менежмент, 90-аад оны сэтгүүлтэйгээр зарцчихсан хотын удирдлагыг зориуд цохон тэмдэглэмээр байгаамаа. Тэг тусмаа нийслэлчүүдийн амь нас, эрүүл мэндэд хамгийн их хохирол учруулж буй уршигт утаа тоосчлолтоос хэрхэн салах вэ? Иргэдэд хэрхэн орон сууцаар хангах, дэд үтсийг хэрхэн өөрчилж шинжих вэ гэдэг асуудлыг шинэ Улаанбаатарын хэлэлцүүлгээр төндөно. Нийгмийн салбарын шинжилт, салбар хурлаанаар Монголын үр хөвгөд оюутан залуучуудын хүмүүжил төлөвшил, сурлагын амжилт, төгсөгчдийн чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд боловсролын тогтолцоо, стандарт, сургалтын хөтөлбөрийг үндэсний онцлог суурьлан олон улсын жишгт нийцүүлэн гаргаж эдгээрийг хэрэгжүүлж өрсөлдөх чадвартай болсон хүчний нөөцийг хэрхэн болгох би бол арга замын тухай хэлэх юм аа. Эрүүл мэндийн салбарын хамгийн тулгымдсан асуудал болоод байгаа. Салбарын асуудлыг шийдэхдээ цогцоор нь шийдэх ёстой бөгөөд эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинжлэх ёстой. Мөн эрүүл мэндийн дэвшил технологи, эмч ажлын цалин хурц, урамшууллын тогтолцоочсон энэ хэлцүүлгээр хөндлөгдөнө. Байгаль орчин экологийн салбар хурлаанаар Монгол улсын хөгжлийн гол хөшүүрэг нь хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих асуудлыг хэлцэнэ. Түүнчлэн устдаагийн байгаа нэгдсэн нөөцүүдийг стратегийн оролцож бүртгэж авахгүй бол улс орны хөгжил усны гачаалаас сар магадaltaй болж байгааг би тэмдэглэж байгаа. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхдээ хүний эрүүл мэнд, байгаль орчин, ашигт матамал гэсэн дарааллыг баримтлах ёстой гэсэн зарчмыг оруулах болно. Өнөөдөр манай хурд хөдөө орон нутгаас олон хүн оролцож байгаа. Шинэ хөдөө салбар хурлаанаар хэлэлцүүлгийн нэг бол цасцууд бол нэвтлийн мал аж ахуйд байнгын тохиолдож байдаг бэрхшээл болохоос гинтийн зүйл биш юм аа. Дэлхийн байгаль цаг агаарын өөрчлөлт, цөөлжил дулаар манай орныг тойрог байна. Тэг тусмаа манай улсын эдийн засаг уул уурхайг тулгуурлан бодиттой байгаа бол байгалаа өнөөгөөш байгаль орчиндөө нээлттэй тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх талаар шинэ өдөр дотор бид яригдана.
бид жилийн жилдээ ганц байгалийн бэрхшээл буруу хүн гомдсоор байх уу? Энэ бүхнийг сүрэн зогсох чадвартай хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй хэрхэн хөгжүүлэх асуудлууд яригдана. Мал аж ахуй эрхлэх, арга технологи өөрчлөх, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго цагийн аясаар бидний өмнө тавигдаж байгаа. Бид энэ тухай яриад өнгөрөх биш, энийг хэрэгжүүлэх цогц төлөвлөгөө их хурлынхаа гишүүдэд хэлцүүлэхийг санал болгох юм аа. Улс төр эрх зүйн шинжилгээ салбар хуралдаанаар ардчилсан үндсэн суурь болох парламентэд засаглалын харилцан хэмжээ хууль дээдлэх ёс, хувь хүний зам ёсны эрхчлөө гэх мэт бүхий суурь зарчмууд ажигласан тухай түүнийг хэрхэн засаглах тухай яригдана. Ардчилсан хамгаалах, парламентын засаг бэхжүүлэх, хүчирхэгжүүлэхийн тулд иргэний засаглал буюу шууд арчлыг хөгжүүлэх тухай яригдана. Иргэний арчлын шууд утгаараа төрийн бодлого шийдвэр гаргах үйл явцад иргэдийн орцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл ард иргэд нь өөрсдөө шууд хамаарах асуудлуудаар шийдвэр гаргах боломжийг олгож, ард түмнээс асууж, ард түмнийхээ шууд тэмцээг авах замаар арчлыг бэхжүүлнэ гэсэн үг. Энэ хуралдаан дээр сонгуулийн шинжилгээний тухай, шүүхийн шинжилгээний тухай илтгэлүүд бас тавигдана. Арчилсан хүчний холбоог засгийн газартаа сөргөлдөгч, арчилсан нам доторх жигүүрлэх чимээ хардаж байгаа хүмүүс зориуд хэлэх хэдэн үг байна. Бид Утаагүй Улаанбаатар 100 мянган айлын орон сууц сайн шанийн хүнд аж үйлдвэрийн зохицол бол экспортын олон гарцыг хангах дэд үтс 2% зэрэг хөгжил чиглэсэн ажлын байрыг олноор бий болох төслүүдийг бүхий чадлаараа дэмжиж засгийн газар томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх боломжийг хангахын төлөө шахаж шаардаж ажиллах болно. Харин улс орны өмнө тодорхойлсон хөгжлийн асуудал намын болон үлгэрлүүдийн эрх ашигын зүгээс тээг тавих, хувийн эрх ашигын нийгмийнхаас дээгүүр тавих орлого бүрийн тас сахун шудраг үнийг сахиулан ажиллахаа бас анхааруулж байна. Дахиад тодруулаад хэлэхэд арчилсан хүчний холбоо бол асуудал шийдэгч, мэрэгэн удирдлагаар хангагч, цорын ганц зөв замыг заагчийн дүрд тоглогч биш юм аа. Бид улс орны хөгжил өмнө тулгарчгүй бэрхшээлийг даван туулах арга замыг эрэлхийлэгч, хөгжлийн шинэ үзэл баримтлал дэвшүүлэгчдийн энэ дэр тэдний дуу хоолой, санал санаачлыг төрийн шийдвэр гаргах төвшөнд хүргэж гүүрнэ юм аа. Тийм болохоор их хурлын төлөөлөгчид та бүхэн бод санаагаа өргөдүүлэн улс орноо хөгжүүлэх санал санаачлуудаа өндрүүлж бага хугацаанд ихийг амжуулаараа хэмээн хүсэж өгөө өндөрлөе. Монголын нийгэм их өөрчлөлт, шинжлэлийг хүсэн хүлээж байна. Монголоо шинжлэе, хамтдаа хөгжүүлье. Эх орн минь арчил улам бүр мандан бадаргэ. Арчилсан хүчний холбооны ерөнхийлөгч улсын хурлын гишүүн Замдаггийн их болтонд баярлалаа. Энэ түүхэн цаг хугацааны болсон дээр Монголын арчилсан хүчний холбоо гэсэн бүхэлдэн бүлэглүүдийг игнэндээ нэгтгэсэн арчилсан хүчин бий болж байгаа нь зүгээр ч нэг тохиолдлын зүйл биш юм. Олон ургалж арчилсан шудраг чиг шугуун үзэлтэй иргэн нэг бүрийн түүхэн цаг хугацааны нэг л юм аа. Ингээд арчилсан хүчний холбооныг улс их орны 408 захиус өнцөг болон бүрээс олон мянган гишүүд дэмжигчид дэмжиж байгаа. Энэхүү дэмжигчдийг төлөөлж үг хэлнэ үү хэмээн зохиолч, сэтгүүлч, бүрэг дөржтаныг хүндэтгэмөрж байна бүгдээр хамтдаа явцгаая. Арчилсан холбооны арчилсан хүчний холбооны анхаарал хурлаар очиж байгаа эрхэм хүндэт та бүхэнд амгалан айлтгая.
Монголын нэгэн мэрэгэн хотгтын урьдчилан айлдснаар цагаан моромжил